Өсөө өмс амьдрал сайн гэж найдаа да. Тэгэхээр энэ удаагийн сэдвэр би амьдралынхаа апдейтыг хуваалцах шийдсэн юм аа. Нэг сард юу болоод өнгөрчвөө? Нэг сард би кофе шопоо ингээд зараад тэгээд нэг сарын нэгнээс ингээд шинэ хүн шинэ би тэг төрөөс ингээд эхлэх юм болоо гэж бодсон чинь хасах 6-таа л эхэлсэн лээсэн байлээ л дээ. За тэрийг тэгэл бичгнүүлээл тэгэл төлхийн төлөөл тэгэл гин дасаргаал ингээд дуусглаа. Тэгээд би нэг сард хоёр хүнд нэг эсрэг нэг коучинг ингээд орсон. Тэгээ 90 минутын хугацаатай чиний амьдрал яг юу болж ийн гэдэг талаар ингээд ухаалаг ингээд нэг ярилцаж шийдэл яг гаргах вэ гэдэг ч юм уу те. Нэг сард бас ингээд нэг таратныхаа сургалтаа ч ингээд нэг орлоо. Тэгээд амьдрал ч ингээд нэг гоё байлаа. Тэгээд 2 сарын 1-нд Drink with us гэдэг ивэнтийг ч ингээд нэг хийсэн өмнөх бичлэгэн дээр угаасаа орчин заяа. За. Одоо цаашаа яг юу үйлчлэх вэ? Одоо би цаашаа юу хийх вэ гэдэг дээр ингээд нэг шийдэл дээр ингээд орж ирж байна. Full time employee ингээ болох уу? Тэгээ буцаад ингээ нэг ажиллаа хийх үү? Яг full time эсвэл ингээ нэг юм чөлөөтэй ингээ сайхан unemployed мөртлөө ажилтай ч юм шиг ажиллахгүй ч юм шиг ингээ нэг яваад байх уу гэдгийг бол мэдэхгүй л. Гэхдээ тэр өдрийн тэнгэр шийдэгдээ заа. Тэгээд би юу вэ? 2 сард нэг шинэ ингээ нэг одоо цуврал эхлүүлнэ. Тэр нь юу вэ гэвэл 21 lessons from the 21 doctors гэдэг нэртэй. Яаж вэ гэвэл ч те миний амьдралд хэд хэдэн айгүй том, айгүй ухаалаг, айгүй хүчтэй импакт болж исэн докторуудын одоо ном, одоо лекцүүд эдрийн ингээд цуглуулсан өөрийн гэсэн ойлгосон зүйлээ контент болгож ингээд би таатай ингээд шеэрлэхийг ингээд хүссэн юм аа. Одоо энэ дээр жишээлбэл ингээд доктор Раманы байна. Тэгээ доктор Раманы болохоор narcissistic personality disorder-ороо өөрхөн докторыг хамгаалсан. Хэрхэн яаж тиймэрхүү хүнд relationship-ээс өөрийгөө аврах вэ? Хэрхэн яаж тиймэрхүү хүмүүсээс өөрийгөө зайгаа барих вэ гэдэг ч юм уу. Маш ухаал ингээд нэг доктор байдаг. Тэгээ доктор Joy Dispenza бас ингээд ярина. Тэгээд доктор Andrew Huberman neuroscientist гэдэг ч юм уу те. Нийгэм, түүх, философи, psychology гэдэг ч юм уу те. Яг хүний амьдралд ялангуяа ухаалаг байх, өөрийн амьдралын ингээд нэг үгийн өөрөө гартаа ингээд шийдэх, яаж ингээд урагшлах, бидний ингээд нэг гацаач юм, бидний тэр айц гэдэг зүйлүүдийг хэрхэн яаж давах вэ? Яаж юмыг илүү ухаалгаар хөгжүүлэх вэ гэдэг ч юм ингээд нэг жоох ингээд толгойгоо ажилласан ухаантай юм ярьдаг ингээд нэг контент ингээд нэг бүтээхээр болсон. Тэгээд энэ дээр болохоор би ийм бодолтой байна. Энэ докторуудын мэдээллийг цуглуулахад надад амар олон жилийн хугацаанд айгүй олон цагийн ингээд нэг хөдөлмөр ингээд нэг орж исэн юм аа. Тэгээд би энэ контентээр болохоор ерөөсөө ингээд нэг маазарч ингээд нэг хараал хэлэхгүй. Ерөөсөө маазарч ингээд нэг тархин ундраж юм ярихгүй. Маш ингээд ухаантай ер нь бол лекц ингээд нэг орох юм аа. Тэгээд эхний 10 лекц болохоор ингээд YouTube дээр би үнгүү байршуулна. Үлдэгдэл 11 лекцийг болохоор би вебсайтн дээр ингээд төлбөртөөр ингээд нэг байршуулъя гэсэн ингээд бодолтой ингээд байж байна. Тэгэж өөрийнхөө ингээд нэг судалсан цаг, судалсан юугаа ер нь бол үнэлж яа л гэж бодож чинь гэтээ нэг амар үнэтэй байхгүй нэг хүсрэлэг тэр лекцүүдийг нэг нийтэд нэг 30 цагаар л худалдаж авах байлгуудад бодвол битгүү тэр өнийг одоо тэр үед нь болъё за би яг ямар хөө хөдөлмөр яаж гаргаж яаж ингэж нэг цагийг зарцуулж байгаа вэ гэдгээл би ингээд нэг бодож байгаа айгу ухаалгаар ингээд нэг тавьчих гэж бодож байна. Тэгээд энэ ингээд нэг лекцүүд хүний амьдрал яалтч хүн ингээд нэг импакт ингээд болох бах. Тэгээд миний амьдрал ч гэсэн угаасаа өөр дээр минь маш олон ингээд нэг эргэлтийн цэгүүд маш ингээд нэг хүндээсэн асуудлуудыг солиушн хийхэд туссан ингээд нэг докторууд байгаа гэдэг юм байна да. Тэрийг ингээд нэг ярих бах. Дараагийн ингээд нэг апдейт гэх юм бол өнөөдөр л ингээд уулзлаа. Гэтэ би нэг охинтой хамтарч юу байна? Бас гоё подкаст ингээд нэг хийнэ гэж би бодож байна. Тэгээ бид хоёр ингээд нэг Монгол улснаа ингээд нэг хит их туушраад сэдвүүд байна да. Тэдрийг гоё ингээд шүүмжилсэн, гэтээ гоё хөгжилтэй байдлаар шүүмжилсэн ч юм уу хөгжилтэй ингээд хоб батсан сэдвэр тэр ингээд нэг контентийг ер нь бол эхлүүлэе гэж би бодож байна. Тэгээ ер нь бол нэг сар стажик бүр амжилттай байлаа. Нэг сар зөндөөч олон хүмүүстэй уулзлаа, зөндөөч олон таарад уншлаа. Одоо ингээд цаашаа би илүү юу вэ? Амбицтай, илүү хурдтай, илүү ухаалгаар ингээд нэг явуулна. Хэрэв үнэхээр ингээд нэг юу гэх юм миний тэр зохион байгуулах газрын тохирооны амар гоё бүрдчих юм бол би 7 хоногийн 5 дахь өдөр болгон
Цэнгүүний найзгаа Drink with Us гэдэг ивентийг ингээд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 7 өдрийн 3 өдөр болох болохоор ингээд англи хэлээр одоо гадаад хүмүүстэй ингээ хоорондоо ингэж нөө P1-аас ярилцдаг ивент би ингээ нөө зохион байгуулах ингээ төлөвлөгөөтэй байна. Тэгээд үлдэгдэл ингээ нөө завтай цагуудаараа би таарад уншлагаараа уншин тэгээд таарадны сургалт байна уу тэр нэг эсрэг нэг коучинг байна уу тэр ингээ тэр өдөрт нь шийдээ заа. Тийм байна. Иймэрхүү амьдралын апдейттэй байлаа. Тэгээд 3 сараас ч юм уу би юу ая гэж бодож байна. Рост цувралаа дахиад эхлүүлнэ. Тэгээд 12 ортыг чи ягаад хухаас сингл байгаа вэ гэдгээр нь би нэг дахиж нэг гоё стереотипаар нь рост хийчихэл гэж бодож байна. Тэгээд чадхаараа би ингээд нэг бичлэгээ тасалдуулахгүй байна. Тэгээд та бүхэнд их баярлалаа. Тэгээ нэрээ үнэхээр нэрээ миний YouTube-ыг үздэг ч юм уу, миний Instagram-ыг ингээд үздэг хүмүүстэй нэг дор ингэж гоё хов бадч P1-га ярилцах хэвээр гоё юм байлээ. Тийм тэгээд keep in touch. Bye.